сайн уу? Энэ хөрхөн палетик та нартай танилцуулъя. Энд нь болохоор 1 нэмэр, энд нь болохоор 2 нэмэр. Зээлээрээ би та нарт хацар өнгөлөгч хэрхэн тавих тухай товчхон тайлбарлаад өгье. Нүүр бодолтой дүрэн байдгүй гэдэг тийм ээ. Тэгэхээр хацар өнгөлөгч маань нүүрэн дээр янз янзаар өвддөг. Агаваа нүрийг өргөж харагдуулдаг хацар өнгөлөгч тавих цэгийг та нарт зааж өгье. Чанаан дээрээ тавиад өгнө гэж ойлгож байгаа. Ингэхдээ хүүхэн араанаас хэтрэхгүй нүгнөөс авлаа. Нэг хэсэгтэй. Чанархай хэсэг болон нүдний тэнлүгээ баг зэргийн уусгаад өгвөл хацар өнгөлөгч маань булбраа инхри харагдуулж өгдөг. Гэхдээ мэдээж хамрын төгсөглөөс хацар өнгөлөгч маань хэтрэхгүй байвал илүү тохиромжтой харагддаг. Иймэрхүү. Өнгөлөгчийг яагаад заавал тавих хэрэгтэй вэ гэвэл нүүр бодолтой маань илүү өн оруулж амлуулж өгдөг давуу талтай. Ингээд бие өвтгөрч юм уу цонхих тусам нүүр маань ингээд сааралтаад өнгө алдаад ирдэг тийм ээ. Үл булбраа ирсэн маань ерөөдөө яга бутарсан хөөрхөн булбраа харагдаж өгдөг. Гэхдээ хацар өнгөлөгчийг буруу тавих юм бол өнгө нэмхээс илүү хацрын улаалчийг харагдуулж өгöd учраас та бүхэн маань хацар өнгөлөгчөө зөв зэгтээ зөв уусгаад тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ палет маань бидэнд хэрэгтэй 3 бүтээгдэхүүнийг авч явахад авсархан ийм хөөрхөн савлгаанд багтаагаад өгчихсөн байх нэ. Театрын жишээлбэл харуулж үзье. Гаралтай үед бол ийм гоёхан салбар дэлгүүрүүд маань бүгдээрэн дээр тестер байгаа учраас та бүхэн тестер хийж үзээд авах давуу талтай. Онтойсон баярлалаа. Баяртай.